За тэгээ харсанчлан манай сургуулаас Dior-ын үзэсгэлэн үзэх ийм тикет бэлгэлсэн байгаа. Тэгээд тэмцээнд би найзуудтайгаа бүртгүүлээд одоо Түндэ мөн дээр явж байна. Тэгээ фэшн дизайны бүх ангиудаас 30 хүүхэд цуглуулсан байгаа. Тэгээ бид гурав арай гоё эрт босоо цагаасаа жоохон эрт ирсэн байгаа. Манай өөр найзууд бол бөөнөр хоцорч моцроо цанчин. Тэгээ Түндэ мөн дээр ингээд олон улсын тоглолтын төр болоод байгаа юм уу яа одоо өдөрлөг шиг юм болоод байсан. За тэгээд тэнд манай багш болон дээд анги ах эгчнэр ирсэн байгаа. Тэгээд би бөөнөрөө цуглараад энэ санал дээр шууд суудсан чинь миний бөхс нь орсон заяа. Ёо. Нэг хэдэн минут зэгсэж жагаад орсон чинь шууд Dior-ын түүхийн талаар ингээд хэлж байгаа байхгүй юу? Тэгээ энэ минь бол Dior-ын House Mouse энтергээд бүр ингээ үе үеэр нь ингээ тайлбарлаад бичсэн зураг мурагтай жазлаа тавьсан айгүй гоё энэ хөшгөн хүртэл зурагтай заяа. Энэ болохоор ингээд фэшн дизайнерийн юмаа уруулж байгаа зургийг хөөрхөн жазлаа тавьсан. Dior-ын хувцсны дизайны зургуудаар ийм гоё коридор хүртэл байсан заяа. За эндээс эхлээд Dior-ын хувцсны дизайн ингээд тайлбартайгаа манекен ингээд өмссөн аюур гоё тавьсан үнэхээр гоё заяа. Энэ миний харчгалдаа бүр шал өөр ертөнд заяа. Надад энэ үзэсгэлэнгийн хамгийн их таалагдж байгаа зүйл нь болохоор нэг тасагт нэг төрлийн дизайны хувцснуудыг нэг нэгээр тайлбарлаад ямар материалтайг тайлбарлаад бичсэн үнэхээр таалагдсан. Дизайнаас сурж байгаа надад бол сурахад үнэхээр гоё юм билээ. За энэ хэсэг бол зүгээр миний нүдийг жаргаадаг хэсэг заяа. Ийм гоё дээд зэргийн даашинснуудаа өнгөөр нь ийм гоё савлаа тавьсан байгаа байхгүй юу? Энэ хэсэг бол дизайнерууд хувцас жинхэнэ материалаараа хийхээс өмнө ийм чор гэдэг даавуугаар дизайнаа гаргасан хэсэг гэж би ойлгосон. Энэ коридор бол ийм тасагтай коридор байгаа. Тасаг болгонд нь Dior-ын дизайнеруудын портфолио болон жинхэнэ дизайн нь ингээд байгаа. Тэгээ ингээл энэ дрессүүдийг үзээ тайлбарыг уншихад миний мэдгүй материал, мэддэг материал, мэдгүй завгар энтергээд зөндөө юм байт юм билээ. Энэ Mark Bon гэдэг хүн нь дизайныхаа материалыг энэ портфолио дээр бүр зоогоо тавьсан байгаа. Үнэхээр гоё цэвэрхэн. Тасаг болгонд өөр дизайнер байгаа болохоор бүр үнэхээр олон төрлийн лукүүдийг эндээс харж болно. За тэгээ ийш явах юм бол Dior-ын цүнхнүүдийнх нь дизайнууд нь гарч ирэн тэгээд бүр үнэхээр гоё юм болохоор би бүр YouTube-ийн бичлэг хийх юм алдсан байлээ. Энэ нөгөө алдарт үнэртэй уснууд нь. За энэ даашинснууд болохоор яадаг вэ гэхээр алдарт старнуудын өмссөн Dior-ын загваруудыг ингээд тавьсан байлээ.
За одоо энэ дрессийг бол манай Жисүн өмсөжсэн байгаа. Энийг бас энэ их ч өмсөжсэн байна. За энэ хэсэг бол бүр үнэхээр legend хэсэг заа юу. Энэ цасан цагааны хувьд бол силк материалаар хийгдсэн үнэхээр гоё даашинз заа юу. Тэгэл би бүр алмаараа л байжсэн чинь миний үзэгсэл нь дууссан заа юу. Тэгэл би найзуудтайгаа Uniqlo орсон байгаа. Угаасаа Түндэмөн чинь Монгол таун штэ. Тэгээд би лотерей ороо явж нэг Монгол охин намайг харангуйтлаад чи бичлэг өгөх мөн үү энтергээ надад мэндэлж өгсөн айгүй хөөрхөн. Тэгэл би сая хамбургер идчихэл энэ хоёр түмийн орж хувцас аавна гээл би дундаасаа гэрлүүгээ хараал. Өнөөдөр манай дүүгийн төрсөн өдөр байгаа. Тэг ер нь эртхэн харьсан байгаа. Өнөөдөр бол манай дүүгийн төрсөн өдөр тэгээд манай төрсөн өдрийн бакс авсан байлээ. Энэ дотор нь ингээд ямар ч хоног бэлгэж олно гэтээ мөнгө хийгээд мөнгөтлээ. Таглаад энэ улаан нарын шүрэг бүдэр яа. Шүрэгтэй. Тэгээд дүүн маань болохоор энэ өөрөө энэ баксыг онгойлгож бэлгээ авна. Нэгээр шүрэгсэн гэсэн. Маадууд энэ нэгээр дахиад онгойлгон гэсэн. Тэгэхээр маадуу амар төвчээрэг болохоор бараг энийг онгойлгочих бараг уурлаа уйлчих байх гэж би бодож юм. Гэтэ бэлэг болохоор нүүц шатаа болохоор онгойлгож магадгүй. Яг хэрэгтэй хүмүүс иймэрхүү сонирхолтой магадгүй шүү дээ. Бүр арай гэж энийг эргүүллээ. За одоо энэ дотор нь энэ төлхүүрийн нэг. За ямартай ч ингэ болчлоо. Энэ дотор 30 мянга байгаа. Хана мэрд бол маш том мөнгө. 축하합니다.